Сайхан өдрийн амар манда архим хондотой манай телевизор харагчид сайна гэсэн дамжуулганы агаарэ долгинд. Өнөөдөр манай студид хурч зэрэглээд байдаг Монгол улсаас ирсэн зочдын хүлээн авч байна. Тэгэхэд вгэхэд Монгол улсын академийн эрдэмэн театрын жүжигчид болно. Тайванбаатар сэргэлэн болон бат тулга зол заяа альчтайгаа танилцсан хондотой манай телевизор харагчид. Сайхан өдрийн мандамор. Минь дамаар сайхан өдрийн минь төргий. За тэгээд манай сайна гэсэн нэвтрүүлгийн тус дамжуулгын уламжлалын ёсоор танилцаагаас эхэлье заяа. Тэгээд та нар өөрийнхөө тухай, өөрөнгөө гэр бүл тухай, таны гэр бүлд шингэсэн ёс занчил тухай, нутаг орон тухайга болон яаж н жүжигчдийн зам та нар шилж авсан юм аа гэж ярьж өгөө. Тэгэлгүй яхаа. Зэ өрхөн эрдэнэ гэдгээд танаасаа эхлэе зэрэглэн. За би хөдөлмөрийн гавьяаны Улаантугийн одонд, Сүхбаатарын одонд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Тайванбаатар огтоос сэргэлэн гэж юм байна. За би таны асуултанд шууд хариулаад эхлэе. Тэгэхээр гэр бүл ёс заншил гэдэг бол Монгол хүнд нэг ухагдах юм байна. Тэр юу вэ гэвэл төр тулс гэр бүлээс эхэлнэ. За төр тулсын хамгийн жижиг нэгж нь гэр бүл болж байгаа. За энэ гэр бүл дотор хүн яаж хүмүүжин тэр хүмүүн төрлийг олж бусдтай хэр эв зохицолтой сайн сайхны манлай болж хичээнгүү зүтгэлтэй цэвэрч ариун байх гэдэг энэ байдлуудыг бол гэр бүлд л хүмүүжил болгож байгаа. Манай хувь зөвхөн миний гэр бүл гэж үзэх юм бол миний аав бол хөдөлмөрч хүн байдаг. Аж үйлдвэрч. Тэгэхээр би зогсоо зайгүй өдөр шөнөгөө аж үйлдвэрийн салбарт зүтгэсэн хүний үр удам учраас хүн хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч, шаргуу мөн дээр нь тэмцэлтэй байх хэрэгтэй юм байна. Аливаад сөхөрж сүгдэхгүйгээр сөрж тэмцэх ёстой юм байна гэдэг би ааваасаа үлгэрлэж авсан. Миний аав бол Говь Болтон аймгийн шаргын хүн. Шаргын хөх арчуул гэж ярьдаг. Сайн ирчүүд тэнд торинсон тийм газрын ир хүн. Миний аав яг төрсөн аав биш, намайг өсгсөн аав маань. Тэгээ би энэ аавдаа их хайртай. За миний ээж бол завхны манай эндхийн сартуул гаралтай хүн. 5 харь Монголын 5 харь гэдгийн сартуул гаралтай завхны их номтой ийм айлын охин. За миний ээжийг болормаа гэж юм. Миний ээж бас аж үйлдвэрчин хөдөлмөрч улсууд. Манайх гэр бүлээрээ хэвийн бов хийнэ. Хэвийн бов хийн. За тэгээд хүнсний технологийн салбарын хаана л хамгийн сайн технологи дэвшил гарч ирж байна. Тэрийг бусад байгууллагатай нийлүүлнэ. За ийм. Тэгэхээр миний ээж надад зааж сургасан гол юм юу вэ гэвэл хүнийг уучлж сураарай. За хүнийг өршөөж сураарай. За алив юмд бити урьтаарай. Аль болох аж байдлыг ингэж ажиглж вэжиж дүгнжиж ороорой. За хүнтэй бити ам мөрийгаарай. Хол явах замд хүнтэй ам мөрийж болдгоо шүү. Эвийг бодож байгаарай. За гэрээ их цэвэрлээ гэдэг манай ээж намайг. Гэрээ цэвэрл. Усан дор нүрээ угаа, хувцас угаал гэдэг манай ээж. Ерөөсөй байнга тэгдэг. Эрт бос. Өглөө эрт бос. Би ажиллагүй унтий жоохон амрын ээж би ядарч ин. Тийм байх шиг бос. Би доороо нэг дүүтэй. Манай дүүг бол унтаа унтал гэдэг. Намайг болохоор бос гэдэг. Юу ялгаатай. Тэгээд миний ээж намайг эрт бос гэрээ цэвэрхэн байгаас сургасан. Миний аав бол эр хүн мөнгө олох ёстой. Тэг гэр бүлээ тийжэх ёстой. Гэр бүл хоолтой байх ёстой гэж. Тэгээд гэр бүлээ их юмнаас хамгаалж, альва юмнаас хамгаалах нь тэр хүний хөдөлмөр юм байна гэж л миний аав ухамсарласан юм. Тэгэхээр манайх бол хэрвээ төр тулсыг хамгийн жижиг нэгж нь манай гэрийн төр гэж үзвэл манай гэрийн төр бол миний аав. Ийм лээ. Их юм ярьсан уу? Бас та жүжигчний мэргэжлийн талаар ярьсан. Би үргэлжлээд ярьжтэй. Жүжигчний мэргэжлийг бол энэ бол их баатарлаг үйлс. Хамгийн догшин, хамгийн хатуу, гам мэт хатуу юм дархан хүний хийдэг юм уралдаг ийм ажил. Тэгэхээр энэ жүжигчний мэргэжлийг бол би өмнө нэг удаа хэлж байсан. Энэ дайчин мэргэжил.
маш дайчин хүний хийдэг ажил. Тэр дундаа театрын тайзны жүжигчин болно гэдэг бол яг цэвэр дайчин зүрх сэтгэлтэй хүний одоо ураг бүтээл зүрх сэтгэлээс гарах ийм л ажил. Тэгээ энэ ажлыг би их дайчин зоригтой зүрх сэтгэлтэй байхын тулд л би сурсан. Эзэмшсэн. Одоо би бол мэргэжлийн жүжигчин. Гэхдээ энэ ажил бол одоо цаг ямагт л одоо сорилт, тэсвэр хүнд бэрхүүдийн дунд байдаг. Учир юу юм гэвэл одоо жүжигчний мэргэжлэр олон жил ажиллах тусам улам л одоо сүвгчин нарийн болж, улам л одоо хүмүүс чамааг олж харах хараа хурц болж, дүгнэлт илүү нарийн болж, хэлэх үг илүү хатуу болж, чиний дааж авах дөрүүдийн нуруу илүү хүнд болж. Ингээ явах тусам маш хэцүү мэргэжил. Тэгэхээр би энийг бол дайчин мэргэжил гэж бодоод сонгосон. Би зөвхөн өөрөө бодож сонгосон. Ээж өвднээ таны одоо хинтэж яриаггүй. Огт хинтэж яриаггүй зөвхөн ганцаархнаа ингэж залбирж бодож байгаад жүжигчин гэж бодсон. За таны ээж авийн хэлсэн захиа өгнүүдэд та мөн үү гэд аваад явж ин тэ сайхан шингээд байсан байна. Тий. Миний аав бол тэгж хэлдэг. Эр хүн одоо замын дундаас огт буцаж болдог. Одоо бити буцаарай. Нэг чи ингээл чиглэсэн бол тэр чиний бүх зүйл. Бүхэл зүйл чи. Тэгж хэлдэг миний аав одоо чи ерөөсө буцаж болохгүй. Ээж бол одоо тэгэл нөгөө цэвэрхэн бай бусан дор. Тэг гэрээ цэвэрл хувцас авгаа эрт бос. Тэгэл хайрл гэж хэлнэ. Их л хайрл гэж хэлдэг. Намайг хүмүүс ээжтэйг их адилхан. Ээжтэйг ямар адилхан гэдэг. Тэгээ би нёр шараагаар узангаараа л бүх юмараа. Тийм бүх юмараа ээжтэйгээ маш ээжлэхэн. Тэгээд энэ дашрамд Монголын одоо сарангуа болсон мөн Бурят зооны үзэсгэлэн гуа болсон энэ бүсгүйчүүд, эхчүүд за бүх одоо айл гэрийн гал голомт болсон Бурят зооны одоо эрэлхэг баатарлаг одоо зоригт дайчин аав нар за Монгол зооны ухаан тэнүүн уужим сэтгэлтэй Монгол аав нар та бүхэнд мэнд хүргэж байна. За таны мэндийг хүргэж тогтон авъя. За зол заяа тантаа ярих уу? За та урдхай хурж өгöd төө ярьж өгöd. Сэргэлэн ах их мундаг ярьж байна. Би их даруу ярьж байгаа нэн шүү. За намайг Баттулгын зол заяа гэдэг. Би Монгол Улсын Академик Эрдмийн театрын жүжигчин. За энэ театртаа 10 жилийн нүүр үзжээ. Тэгээд уран бүтээлч хүнд тэр дундаа жүжигчний мэргэжлэр төгссөн хүн бүрийн одоо хүсдэг газар бол яа харахгүй тайз байдаг. За тэгээд энэ тайзнаа одоо өөрийн чадах бүхнээ гой дөрүүдэд тоглож байна. Энэ бол миний амьдралын одоо хамгийн торгон мөчүүдийн нэг яа харахгүй мөн. За таны яг түрүүн асуусан нөгөө гэр бүлээсээ эхлээд яриараа гэдгсэн тийм. За мэдээж урлагийн хүн тэр тусмаа жүжигчин хүний ар гэр бүл нь одоо маш сайн дэмжиж ойлгож одоо ойлгож хайрлаж байж өнөөдөр Бурятын театрт хүрэлцэн ирээд яг энэ сандал дээр ингээд сууж байна гэж бодож байна. За тэгээд миний ээж, миний аав бол намайг бүх талаар нь дэмждэг, хайрладаг. Яг л Сэргэлэн ахын сая хэлсэн шиг ард минь нөгөө асаалттай танк гэдэг шиг ингээ бүх зүйлээр минь ингээ дэмжиж ирсэн. За миний хань байна, миний үр хүүхдүүд байна. Мэдээж гэрээ засаа төрөө зас гэдэг шиг гэр бүл маань бат бөхөө байж байж урлагийн замыг би ингэж дардан хийх юм болов уу гэж боддог. Тэгээд өнөөдөр Бурятын театрын энэ эрхэм тайзнаа одоо ахтайгаа хамт энэ Татьяна Евгений Онегнаас сэтгүүлсэн Татьяна гэж жүжигчин гол дүр тоглоно гэдэг бол жүжигчин хүний хувьд маш том аз завшаан, маш том бахархал юм аа. Татьяна гэж энэ жүжигийн талаар ярихын урттай ийм асуудал гараад байна. Миний мэдхээр та Бурят улс анх удаа ирсэн мэн те. Хэр зэрэг манай Бурят улс манай төв хот 10 түмэн таны хүлээж авсан бэ? Хэд таны өгтөж аваа. За би нөгөө яг Бурятад ирэхдээ ийм блог хийсэн. Тэгээд ингээ блог хийсэн чинь ингээд
манай Монголын ард түмэнд яг тэр блогийг үзээд бүрээд улс чи ямар гоё ухтаж авдаг юм бэ? Та хоёрыг ямар гоё хүндэтгсэн юм бэ гэд маш сэтгэл өндөр хэлж байсан. За яг тэрнтэй адил битэрийг ингээд яг Бродын театраар ороход манай Бродын жүжигчид уран бүтээлчид ингээд босоод гоё үндэснийхаа дээл хувцсыг өмсөөд маш гоё дуулаад битэрийг хадаг сүтээ ингээд ухтаж авсан. Тэгээд энэ маш их ингээд сэтгэлийг минь хөдлөсөн. Тэгээд маш их баярлсан. Тэгээд ингээд гудамжаар явхад ч тэр хүмүүстэй харьцахад ч тэр маш ийлдэг тийм хүмүүс гоё хүлээж авж гин. Тэгээд энэ битэрт маш тухтай уран бүтээлийг хийхэд илүү их урам зориг өгч байна. Тэгээд баярлаа. Бурайд хүний зүрх сэтгэл нэг юм хүндэтгэлийн нэг тийм эрхэм чанарыг агуулж чадж байна. Энэ юу юм гэхээр одоо гар барихад ч тэр за бид нар зүгээр нэг чихэр хуваагаад идэхэд ч тэр за тэр дотроо тээж явж байгаа сэтгэлийн тэр цагаан үгсч тэр за үгүй нэг жижигхэн ингээл зөрөөд өнгөрөхөд хүртэл ингээд хүндэлж байгаа тэр байдал энэ болгон бурайд хүний энэ нэгнийгээ хүндлэх хүнийг эрхэмлэх энэ чанар алдагдаагүй юм байна. За тэгээд маш их одоо зөв гормороо яваан байна. Одоо манай Монгол залуучууд ихэнх нь баруунцсан. За тэгээд баруун Европын юм соёл их үзсэн. Тэнд бол одоо хүн болгонтой би л гэж харьцаж байна. Тийм ээ. Тэгэд тэр одоо бид одоо манай залуучууд энд ирээд ингээ бурайд залуучуудтай байх юм бол бурайд хүний тэрний төлөв төвшин ингээд юм ясархуу байдалд өөрөө ирэхгүй зүрх татагддаг. Ийм. Тэгээ энэ бол их бахархалтай. Тухайг танай ийм гоё сайхан сэтгэлгээ өгнөд эхэлж байхад би маш их баяртай байна. Баярлаа. Тийм. Тэг танай манай бурайд улс руу зорчиж ирсэн учир гэхэд манай бурайд театр төмний анх төрөшинтэйгэн Евгения Негны шулгуулмал роман шинээр тавигдах гэж төсөвлөнхөө та надад гол дүр тоглох гэж ирсэн байна. Тэгээд энэ учир тухай хооройтой Ариуна Ринчинэ найруулагч Монгол улс ошоод таны шилж авсан байна те. Яаж шилжүүлг өнгөрсөн бэ? Тэр би Ариунаг ирэхэд Ариунад нэг чихэр өгөөл. Тэгээд Ариуна за би энэ байна. Таны авъя. Би чиний онёг юм байна гэд нэг чихэр бэлгэлсэн. Тэгээд Ариуна дараа нэг утасны цэнэглэг чайгаа явж байхаар би цэнэглэгч өгөөл. Тэгээд Ариуна за давай энэ миний онёг ингэж. Манай бүх жүжигчид Ариуна найруулагчийг ирэхэд манай бүх уран бүтээлч шалгаруултанд орсон. Бүгд. Ариуна жүжигчний тэр шүлгэмэл хэсгийг ингээ бэлдсэн байгаа хэсгийг бүх жүжигчид бэлдэж бүгд үзүүлсэн. Бид нар нэг жижиг отрик юм уу да? Тэрийг ингээд 2-3 хэсэгт нь хувааж янзаар хийж үзүүлсэн. За энэний дараа бүгд л одоо бий байх болов гэдэг юм догдлолтой бодож ирсэн. Одоо бий явчихсан гэдэг. Яагаад гэвэл эн чинь ийм пүүшик. Тэгээ энэ жүжигчин хүний амьдралд энэ нэг таарахгүй тохиолдол маш олон. Энд чинь энэ мэрэгжлийг эзэмшсэн жүжигчин оныг нь тоглож үзээгүй жүжигчин хэдэн мянгаар амьдарч байгаа. Тэгэхээр би оныг нь байх хэрэгтэй гэсэн зүрх сэтгэл ингээ бадраад байсан. Тэгээл одоо чихэр барайл ингээ Ариунаа гэж. Тэгээд байжсэн чинь дүн танилцуулсан тэр дунд Ариуна найруулагч надад хэлснээр бол 4 жүжигчин сонгосон байсан. Тэр дандаа л манай театрын одоо гоо сайхан залуучууд байнсан. Тэгээд тэр дунд нь одоо царай муутай хамгийн муугаараа би яаж таарсан юм бөө бид тэр Ариунагийн зүг сэтгэлд байгаа үнэ үг баг. Тэгээд би маш их баярлсан. Би ингээд маш их баярлаад хожим энд ирэнгүүтээ би шууд айж эхэлсэн. Учир юу гэхэлэр нөгөө л одоо бидний хэл соёлын зөрүү байна тийм ээ. Хэл соёлын зөрүү бол нэг хол биш ээ. Хэл ярианы энэ дуудлагын зөрүүнүүд гарч ирээд их айсан. Тэгээд Ариунаг намайг сонгосонд Ариуна найруулагч энэ удаа маш амбицтай том хөдөлж юм те энэ ийм том зохиолоор тэгээд ингэж том хөдөлж байгаад нь энэ бол одоо супер баяр хүргэн. Тэгээд энэ донд би багцсандаа энэ миний хувьд Монгол хүний хувьд мөн нэр төрийн хэрэг. Энэ хоёр театр, энэ хоёр улс хоорондын ив хамтын ажиллагаанд бол энэ бол маш том ажил, хамгийн том ажил. Энэ соёлын бол маш том ололт,
маш том өргөн хэрэм, маш том шугам. Тэгээ баяртай байна. Тэгээ би мундагтаа сонгогдсон юм аа. За таны талаар яаж танай Татьяна болсон юм? Ариуна ингээд Монголд ирээд яг ингээд хэсгээр нь хийсэн. Тэгээ би дотроо яг хөө ингээд би Татьяна болох юмсан гэдэг хүсэл эрмэлзэл маш өндөр байсан. Гэхдээ би биш байж магадгүй гэж яг өөртөө бас итгэлгүй байсан. Тэгээд дараа нь ингээд дүнгийн танилцуулсан чинь Татьяна зол заяа гэд хэлэхээр нь тэгээд Евгений сэргэлэн гэж хэлэхэд нь би бүр ингээд хамаг биний ингээд шар ус босоод арзаагаад тэгээд энд ингээд өөр театрт өөр хамт олонны дунд 2 сар байна гэдэг бол их сонирхолтой. Надад нэг юм дахиад нэг шат дээшээ ахиж байгаа юм шиг мэдрэмж өгсөн. Тэгээд ирээд би Татьянагийн талаар яагаад намайг Татьяна дээр сонгосон юм бэ Ариуна гэд асуусан. Тэгсэн чинь Ариуна намайг ингээд яг тэр үед бас нэг жүжиг бас үтсэн өгүүлэх цайр гэд Бавуугийн 5 сургуулийн жүжигийг Ариуна бас үзээ сууж байсан тэр 3 хоног ирэх хугацаанд. Тэгэхэд тэр нэг emotional тайзны дуу хоолойны өнгө их одоо Татьяна руу их төгсөн гэж хэлсэн. Тэгээд ямар ч байсан Татьяна дээр тийм их итгэл сэтгэл одоо зориулж намайг сонгосонд би бол маш их баяртай. Хамгийн сайнаараа одоо хичээх болно. За тэгээд та хэлжсэн Бурят Монгол ард түмний хооронд соёлын талаар тийм их ялгаа өгнө шүү дээ, тийм. Харин хөвний талаар та нэг ялгаатай байсан гэж хэлсэн, тийм. Энэ ялгаагаад яарч тэр дотор ерөөсөө ийм юм. Яаж ч уншсан тэр хөө гэж тэр чадахгүй. Яаж ч уншсан. За тэр харнагүй гэдэг гүй бибиб гэдэг ингэсэн юмнууд болохгүй байна. За тэр эсүүд бас болохгүй. Тэр хээ бол бүр үнэхээр болохгүй. Тэгээд намайг яг хөө ингэж байгаа одоо юуг нь нуух уу чадахгүй юм а хэлчихсэн дэр хатуу бай. Одоо их хатуу хэлж ийн үгийг. Тэгээд одоо золоог болоод байна хий би болохгүй баг. Ингээд одоо ийм л байдалтай. Тийм. Тэгтээ юу Надя те бидэнд ингээд байнга дуудлага засч өгч байгаа. Тэр тэгж засуулсан дуудлага сайжрахгүй байвал одоо их л хэцүү баг. Ер нь сайжрахаар шинжтэй. 2 сарын дараа тайзан дээр бол яг л Бурят хүн шиг л ярих байх таа. Тийм. Бурят хүн шиг л ярих гад байна ер нь. Тийм. 2 сарын дараа бол би айхгүй байгаа. 2 сарын дараа ягаад ч айхгүй. Нэртэргүй ярина. Яг зүгээр тэр утга хоорондын эн чинь үгийн утга хоорондын авцж байгаа хэлбэр манай утга хоорондын авцж байгаа хэлбэр хоёр тийш өөр. Тэгэхээр тэр утга хоорондын ингээд зааг ингээд дистанцуудыг зөвл харах хэрэгтэй юм байна. За тэгээд хүндэт манай ээлж тэгээд манай нэвтрүүлэг дамжуулгын дүрхтэйшээ болов манай харагчд сэтгэлгээ сайхан хүмүүдэд дамжуулдаг. За Бурят зан олны одоо дундоршгүй сайхан сэтгэл за нэг нэгээ хүндлэх эрхэм чанараа за хүн ёсны одоо сайхан сэтгэл ингэж өөрөөс нь ундарч байдаг энэ дайчин бас их тийм оюун төгөлдөр энэ хүн зон та бүхний буян заяа ашид дэлгэрэх болтугай гэж ирээ бас Бурят одоо басгадуудын энэ гуа сайхан төрх үргэлж гэрэлтэж яваасаа за Бурят ирчүүдийн хатуу царай энэ байдал улам зоригтой ирчүүчтэй байгаасаа гэж ирээё. Ерөө. За би нэг шүлэг уншээ. Амьдтан бие биенээ хайрал хүмүүсээ алив сайхнаа бусдаас битгий хармал хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул хин нэгнийг харанхуй нөхрөө битгий түлэх архинд орсон нэгнийгээ шоолж бууйнэ аяа тэр чин чиний аав чинь ч байж мэднэ амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол ад жаргалын хаалхыг бусад та нээжиг амьдтан бие биенээ хайрал хүмүүсээ баярлаа. Маш их баярлаа. Зэх хүндэт манай ээлжид манай гэдэг нэг дамжуулгад оролцох хүслээ өгсөндөд би маш их баяртай байна. Өнөөдөр дамжуулга нэрш дулаахан сэтгэл уярмаар өнгөрөө. Тэгэд би тандаа өрөнгөө зүгөөс манай Бурят ТV сувгын ажилчдын зүгөөс манай Бурят улс руу ирж аянчилж байгаа сандатнаа би баяраа хөргөөд июнийн 11-нд таны
анх туршинжига тайзнаар гараад Евгений Онегин, Татьяна хоёрын дөрнүүдийн тоглох ажилтны амжилт хүсье. Гэлээ. Энэ ажилтны яг цаашаа өргөлжлөг дахиад шинэ төсөөлнүүдтэй оролцож ярилцж байгаатай гэж тандаа хөсөөд дамжуулга дүүргэе. Гэлээ Ерөөл Баатар. Маш их баярлалаа. Зэх хүндэт манай телевизээр харагчид игээд удаач сайнаа гэсэн дамжуулганы дүүрв. Удаач альжтайгаа уулзатраа баяртай хүндэт манай телевизээр харагчид.